За бүгдээрээ сайн байцгаана уу? За уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлага энэ удаагийн уншлага эхлэх гэж байна. За энэ удаагийн уншлагын сэдв болохоор за нэг бас тийм сэдвээр уншаад өгөөч гэдэг тэр хүн буцаж ирэх үү гэсэн сэдвтэй байсан. За буцаж ирэх үү гэдэгтээ бас яг төстэй ч гэсэн тэр хүн тантай эргээд холбоо барих уу гэдэг сэдвээр өнөөдөр уншия гэж бодож байгаа. Тэр хүн тантай эргэж холбоо барих уу? За тэгээ 3 сонголт маань тавигдсан байна. За дээдлийн хөрхөн тэр 3 өнгийн юу бол хүж байгаа шүү дээ. Би байнга ашигладаг хүчээр өнөөдөр сонголтын тэмдэглэгээ болгоод тавьж чад байна. За хүчний өнгөөр юм уу эсвэл хөзрөө сонгож болно. За сонгож явдсан болов сонгоцсон байгаа гэж надад уншлахандаа орё доо. За нэгдүгээр групп ногоон хүчтэй. За тэгээд Tarot Wonderland гэдэг Barbara Moore гэдэг хүний гаргасан. За энэ хөзрийг сонгоч. За энэ хөзрөөрөө уншлагаа хийж эхэлье. За тэгээд нэгдүгээр группийн бас энэ Romance and Love гэдэг энэ хөзрөөс ерөнхий нэг одоо энэ сэдвийн уншлага татах гэж бодож байна. Уншлагын сэдвтэй хамааралтай. За нэгдүгээр группийн зориулагдсан хөзрийг гаргаж өгнө. За нэгдүгээр группийн зориулагдсан хөзрийг Romance and Love гэдэг үзрээс за тэр хүн гэж холбоо барих уу? Холбоо барих. За surprise гэсэн үзэр сонгогдож байна. Яа хоолой хүж өгүүлчихэр хоолой сэргэнээд унах юм аа. Зүгээр жаал. Sorry за. За хэдэн хөзрүүдээ гаргачихж байгаа. За нэгдүгээр группийнний бодож байгаа тэр хүн тэгээд одоо яг ямар байдалтай байна? Ирээдүйд яг яаж бодлоо өөрчлөгдөж яг яах нь гэдэг энийг үзэж байгаад тэгээд уншлах эхэлнэ. За тэгвэл одоогийн нөхцөл байдал ямар хөө байдалтай байна вэ? Одоогийн нөхцөл байдал нэгдүгээр группийн бодож байгаа тэр хүний одоогийн нөхцөл байдал. За ирээдүйд яаж өөрчлөлт орох нь вэ? Ирээдүйд яаж өөрчлөлт орох вэ? Бодож байгаа тэр хүнийх нь бол
Энийг барьчихна. За энэ балыг барьчихна. За Nine of Pentacles хөдөө уруу харж гарч ирж байна. За өнгөрсөнд бол нэг жаахан тэмцэл маргаан үүсээд яг нэг тийм хүсэл бол биелээгүй одоо чи зөв би буруу гэд одоо ингээл юу гэх юм хоёр биентэй жаахан тэмцэл үүсчээ, хэрүүл маргаан үүсчээ. За тэгээ хэнийг одоо хинийгээ одоо нэг хинж бууж өгөхийг хүсээг байгаа байхгүй юу? Тийм. Наран чиний буруу гээл. Тэгээ би буруугүй гээл ингээд одоо тийм тэмцэл. За тэр тэмцэл нь болохоор магадгүй тийм ээ одоо нэг хин нэгний дамжуулсан жоохон тийм хортой үгнээс, хортой үйлдэлээс болсон. Тэгээ нэгсэнд хоёр биендээ жоохон итгэхгүй одоо гурав дахь нэг тийм жоохон энэ хэрүүл маргааныг үүсгэх нэг тийм жоохон өөр хүн энэ орж ирээд тэгээ нэгсэнд хоёр биендээ итгэхээс илүү өөр хүнд итгээд за тэгээд жоохон хэрүүл маргаан тэмцэл. За тэгэхээр чи тэрний үгэнд итгэлээ надад итгэсэнгүү гэдэг юм уу. За тийм хэлбэрийн маргаан болоод тийм. Тийм. Тэгээд одоо өөрийнхөө чадлаар айл чадлаараа л ер нь бол тийм өөрийгөө буруугүй гэдгийг ингээд нэг одоо тэр хүн буруугүй гэдгийг нотлохчгүй яг одоо ер нь би буруугүй байхад над руу инглээ гэсэн маягаар ингэж нэлээ ингээд тэмцэлсэн байгаа байхгүй. Тэгээд айл чадал тийм одоо тэр тэмцэл нь амжилтанд хүрээгүй л гэсэн үг л дээ. Одоо тэгээд өөр тэр гурав дахь нэг тийм хов хэрүүл дамжуулсан хүнд илүү итгэсэн л гэсэн үг. За тэгээд өнгөрсөнд нэг тиймэрхүү нөхцөл байдал үүссэн байгаад байгаа. За гэтэл одоогийн нөхцөл байдал нь тэр хүн яг ямар байна вэ гэхээр тийм ерөнхийдөө бол хичнээн ингээд одоо нэг хийсэн үгэнд нэгтгэхээ өнөмшөөгүй байдаг ч гэсэн одоо яалтчгүй л одоо ингээд нэг энэ амьдралд заавал ингээд учрах ёстой, тохиолдох ёстой хүн учраас одоо амьдралын хүрднээс одоо нэг зүгтаа харахгүй нэг гэдэг шиг өөрийн ирэхгүй одоо тийм заавал өөрийнхөө зөв гэдгийг батлаад авах шаардлагагүй ч гэсэн одоо холдоод явчих тэр чигээр ингээд нөгөө холдоод зайгаа аваад яваад өчрөж одоо нэгсэнд чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо нэг муур болгон болж тоглож байгаа юм шиг л одоо би энтэйгээ одоогийн нөхцөл байдал нь болохоор ингээд нэг жоохон хөөцөлдсөн маягтай. Одоо чи над руу яагаад холбогдохгүй байгаа юм? Одоо уцаар ярьсангүй гэл нөгөөх нь одоо чи уцаа авсангүй тэгсэнгүй яагаад ирсэнгүй гэдэг ч юм уу. Одоо энэ тэмцлийн орхиод одоогийн нөхцөл байдал болохоор нэг жоохон тийм бие биентэй хөөцөлдсөн маягтай. Магадгүй араас нэг ингээд нэг очиод уулзах гал тэгэл бас чадахгүй тэгэл нэг тиймэрхүү нөхцөл байдалтай байгаад тэгээд энэ байдал нь одоо яг яаж өөрчлөгдөх вэ гэхээр тийм одоо нэгтээ ингээд нэг орхиж явж болж чадахгүй байгаа болохоор нэг өөрөө ирэхгүй одоо ингээд эвлэрнэ л дээ. Эвлэрнэ. Тийм. Одоо яалтчгүй нэг тухайн байдалд үүссэн хэрүүл маргаан хичнээн тийм байгаа ч гэсэн тэгээд нөгөө хайртай гэдэг сэтгэл нь товмгайлаад одоо нэг үн хүмүүнийг учрыг нь олж өөрөө нэг тэмцлээсээ одоо зайлсхийгээд тэгээд өөрөө ирэхгүй одоо энэ нөхцөл байдалтай одоо нэг одоо араас нь ялчих ингээ хөөцөлдөд байхаар өөрөө ирэхгүй нэг уучлалт гэдэг юм уу боож өгнө л гэсэн үг л дээ. Тийм. Тэгээ яалчгүй
хайртай гэдэг сэтгэл нь хичнээн ингээд тэмцэл хэрүүл маргаан болсон байсан ч гэсэн одоо боожгон тэгээ гэр бүлийнхаа одоо юу гэдгийг өөр хүүхдийнхаа амар амгалан одоо эсвэл хоёулаа хоёр биентэйгээ хамтдаа байхтай байдаг аз жаргалаа бодоод тэгээ энэ нөхцөл байдал бол яг одоо энэ цаг мөчтөө бол ер нь тийм эвлэрж байгаа шатн дээр ирнэ. За тэгээд цаашдаа яг яах вэ гэхээр цаашдаа өрийн ирээдүйд яг яах вэ гэхээр болохоор тийм ер нь хэрүүл маргаан тэмцэл ер нь хинт ч хэрэггүй юм байна. Эцсийн бүлэгт бол одоо нэг хайр гэдэг юм бүхнийг нэг ялж яахгүй юу? Бүхнийг хайр сэтгэл гэдэг юм ялж за одоо ингээд хоёулаа хоёр биеиндээ итгэе. Одоо чи бол миний хувьд хамгийн одоо үнцэнтэй хамгийн чухал хүн. Тэгэхээр одоо энэ хүний үгэнд итгэдэг тийм хүний үгэнд гуравдагч хүний үгнээ хил амнаас хоёлоо жоохон болгоомжилж байя. Хоёр биеиндээ л одоо итгэн шүү гэдэг ийм ярилцлага болох гээд байгаа. Тэгээд бие биендээ итгэсэн одоо өөр хүний тийм янз янзын юм их сонсохгүйгээр ингээд бие биендээ итгээд өөртөөхөө харьцааг нандинан хайрлая гэсэн. Тэгээд энэ өнгөрсөнд болсон хэрүүл тэмцэл энэ бүхнийг ингээд уучлаад өнгөрөөё, мартая гэсэн тийм яриа болох гэж байна. За тэгээд Four of Pentacles гэдэг нь болохоор за тэрний дараа бол гэр орондоо амар амгалан тайван хамтдаа цайгаа уугаад хэрүүл уруулгүй тийм одоо нэг гэртээ ирсэн ч юм уу найз охин дээрээ ч юм уу найз залуу дээрээ ирсэн ч одоо нэг сэтгэл санаа нь тайвшраад аюу гой сайхан тийм амар амгалныг мэдрээд халуун дулаан элч энергийг мэдрээд нэг тийм аз жаргалтай болноо гэж байна. Одоо гэр орондоо тийм аяг цай ундаа хувааж уугаад тэгээд хөзрийн гол авсан одоо нэг энэ мессеж болохоор courage гэж биш beer гэдэг нэг баавга гэсэн хөзрөл бол ер нь тэгээд нэг итгэлтэй байр суурийг илэрхийлдэг байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд тэр нөхөртөө одоо гуравдагч энэ хин нэгний гэрт хэрүүл тарьсан энэ хэрүүл маргаан биш эцсийн бүлэгтээ бие биендээ итгэх итгэлийг илэрхийлж байна. Тэгээ хайр бол бүхнээс хүчтэй юм аа гэдгийг. Тэгэхдээ одоо тэр өөр хөндлөнгийн хүний үгийг одоо тэгж сонссносоо болоод одоо хиндээ итгэл алдарч нэг жоохон хэрүүл маргаан үүссэн боловч эцсийн бүлэгт хоёлоо одоо нэг зөв зам дээр зөв сонголтон дээр ирнэ гэдгийг тийм. За тийм хөзрийг илэрхийлж байна. За энэ surprise гэдэг хөзөр нь болохоор үлээж ингээд нэг тийм гэрлэх саналыг тавьж байгаа ийм хөзөр байгаа. Romantic surprises are on the horizon. Be open to them. Ерөөсөө энэ яг шууд утгаараа гэрлэх санал зарим хүмүүс одоо магадгүй энэ гуравдагч хүний хийснээс болоод итгэл алдраад ингээ хичнээн хайртай ч гэсэн ингээд одоо нэг гомдож тунирхаа дараас нь хөдөлтөд ингээ явж исэн ч гэсэн эцсийн бүлэгтээ одоо нэг хайр бүхнийг ялаад одоо залуу хүмүүсд бол эргээд нөгөө гэрлэх санал тавихыг эргээд үерхэж эхлэхийг эргээд гэр орондоо зарим нь буцаж ирэхийг тийм ээ гэр бүл хүмүүс бол за тийм хөзрийг сонгосон байна. За одоо юунаас одоо нэг үндсэн сэдв тэр хүн тантай эргэж холбоо барих уу гэдэг сэдв бол ер нь бол холбоо барина гэдэг нь бол уншлагын одоо нэг урсгалаас бол тодорхой байна. Тэгээд холбоо барих уу гэдэг дээр хүзэр аваад яг хизээ холбоо барих вэ гэдэг дээр бас цаг хугацаатай илэрхийлсэн нэг тийм хүзэр авъя гэж бодож байна. За тэр хүн гурвыг сонгосон хүмүүсийн бодож байгаа тэр хүн холбоо барих уу? Холбоо барих уу? Яг одоогийн нөхцөл байдал нь болохоор тийм ээ одоо өстө нэг энэ нэг гуравдагч нэг энэ амьдралд нэг жаахан энэ хүмүүсийн хооронд одоо чиний бодож байгаа
хүнтэй чиний харьцаанд нэг тийм 3 дахь хүн орж иж нэг юм ярьсан ч байдаг юм уу, нэг үйлдэл хийсэн ч байдаг юм уу, тэрнээс болоод эцсийн бүлэгтээ одоо нэг энэ харьцаа нэг ингээд жоохон маргаан таргаан үүссэн хоорондоо ингээд байгаа шүү дээ. Тийм болохоор тэр 3 дахь хүн одоогийн нөхцөл байдалд бол одоо нэг эргэж холбоо барихгүй талаас нь айгуу тэгж ингэж нэг ярьж байгаа байхгүй юу? Тийм. Одоо холбоо барьж яах хэрэгтэй тэр өнгөний одоо энэ хүн чинь санаатай үйлдэлээр нэг өсөндө та хоёрыг салгах гэж холдуулах гэж ийм ярьсан учраас яг тэр бат байр суурин дээр ахиж холбоо бариулахгүй болж л үгүй холбоо ингээд тэр хүний сэтгэл ингээд бас тэмгүй баха одоо ингээд юу гэх юм эргээд нэг ингээд нэг угаасаа хайртай гэсэн юм сэтгэл байгаад байгаа гэр бүлээ гэсэн сэтгэл байгаад байгаа учраас эргээд холбоо барья гэд ингээд бодоод ингээд бас нэг эргэлзэх үе гарах үед нь энэ нэг хүн чинь эргээд одоо холбоо барихгүй аль болох холбоо бариулахгүй байх талаас нь янз янзын тийм хорчин үйлдэл тэгээд янз янзын юм яриа зарим үед бүр ингээд нэг үнэхээр саад болоод байна. Холбоо барихт нь. За тэгвэл холбоо тэгж гад за барих уу. Чи одоо эргээд холбоо барих юм бол одоо эргээл одоо ингээд харанхуй нөхөн дунцсан юм шиг одоо жишээ нь найз залуу чи харж байгаа бол эргээл одоо ингээд ерөөсөө бидэртэй холбоо барьж чадхаа байж нэргээл бүхнийг одоо ингээд тийм зөвхөн тэрнийхээ одоо ингээд нөгөө хараа хяналтанд ерөөсөө ингээд чамайг хөдлөхөө байчин ч гэдэг юм уу чи харж орж чадхаа байчин ч гэдэг юм уу ингээд одоо жишээ нь чи найз залуугаа харж байгаа бол найз залууг чинь хэрэг найз охиныгаа харж байгаа бол тэр найз охиныг чинь тэр хажууд нь байгаа хүн ерөөсөө ингээд тийм өөртөө чинь холбоо барьж байлгах ямар ч тийм хүсэлгүйгээр ингээд ерөөсөө мөнхийн ингээд нэг хажуухаас нэг юм хараад яриад байгаа байхгүй юу. Тэгээд эцсийн бүлэгтээ бол нэг тийм цаг нь болохоор яалчгүй одоо хүний үнэн сэтгэлийг нэг хорж дээхгүй шүү дээ тийм. Цаг нь болохоор эргээд чамтай холбоо барина. За тэр цаг нь хизээ болох вэ гэдгийг одоо цаг хугацааны гин үзэх тийм эргээд хизээ тантай холбоо барих уу. За нэгдүгээр сонгосон хүнд хизээ бодож байгаа хүн хизээ холбоо барих уу. Бодож байгаа хүн хизээ холбоо барих вэ. Тэбанашита токи. Одоо нэг хизээ холбоо барих бол гэх нэг байнга өнөөдөр холбоо барих болов за маргааш холбоо барих болов өнөөдөр ерөөсөө утас дагуулсангүй гэл одоо нэг хүн чинь нэг холбоо бариасаа гэд нэг ингээд хүсэж байгаа үед нэг байн утсаа үзэл одоо нэг мессеж ирсэн байж магадгүй одоо нэг дуудлага ирсэн байж магадгүй л нэг утсаа хүртэл нэг гарнаасаа салгахаа байждаг нэг тийм үе байгаа штэ тийм ээ. За тийм үеиг тэгээгүй байх үед чинь айгүй тийм санамсаргүй байж байгаа үед чинь гэж байгаа. За тэгвэл одоо нэгсэн та төр зүр мартцсан байх үед тэрийг ерөөсөө хизээ над руу ярих уу гэж нөгөө мартцсан байгаа үед байхгүй юу. За тэгвэл ахаад цаг хугацаатай холбоотой. Жишээлбэл ингээд тодорхой цаг ч юм уу өдөр хармаар байна. Тийм өдөр цагийн өдрийг гаргаж өгөөч. Сүгүс оконы арав гэж. Ер нь том удахгүй л гэж. Том удахгүй. Ер нь нэг холбоо барихад том удахгүй хойрхон байна гэж. За тэгвэл хизээ дахиад бүр цаг хугацаа өдөр юм уу цаг гармаар байна. Өдөр юм уу цагийг үзэн гэж гаргаж ирмээр. Юу өдөр чинь том өдөр ийм том өдөр ахгүй. Тэгсэн ерөөс гаатай хэлэхгүй. Унчих гад ерөөс нэг бол бөөнөр унчих гад. За 4. За зарим хүмүүсийн үед яг утгаараа 4-р сар гэсэн утгатай үг байхгүй юм. 4-р сард зарим хүмүүсийн үед
4 өдрийн дараа эсвэл 4 цагт тийм ерөөсөө 4-ийн тоотой харгалзах одоо нөгөө цаг үед гэсэн үг. 4 цагт залгаж магадгүй өдөөс хойш 4 цагт тийм ээ. Эсвэл зарим хүмүүс 4 цагч байх магадaltaй. За гэхдээ энэ гэрэл гэгээ тийм макароны цаг үе байгаа болохоор ерөнхийдөө өдөөс хойш 4 цаг юм уу эсвэл нөгөө юуны үед л гэдэг юм л да. 4 өдрийн дараа гэдэг юм уу? Эсвэл 4-4-р сард. За энэ 4-тэй холбоотой цаг хугацаанд тэгэхээр тун удахгүй гэж сүгүс огоны 10 гэж байгаа учраас тэгээд таныг ерөөсөө санамсаргүй байж явах үед чинь гэж хэлэгдэж байгаа учраас 4 өдөр юм уу 4 цаг гэдгээрээ ойлгоход ер нь болох байхаа тий. Энэ яг тун удахгүй дэрэгт чинь хажууд чинь байна гэж байгаа болохоор цаг хугацааны хувьд ойроор нь авч үзнэ гэсэн. 4-р сар биш 4 цаг юм уу? Юу гарна? 4 өдөр гэдгээр нь. За ийм уншлага боллоо. За 1-р группийн сонгосон хүмүүс бол тун удахгүй бол холбоо барих юм байна. Тэр хүн бол тантай холбоо барина. За ингээд уншлага 1-р группийн уншлага дуслаа. За 2-р группийн уншлага. За 2-р группийн уншлага ягаан өгтэй хүчийг за Теди тарот хөзөртөө сонгожээ. Теди тарот. За эхлээд Romance and Love хөзрөөс 2-р группийнх нь зориулагдсан мессежийг өгөөч. Вау, энэ ч яас хурдан унж яах юм. Hide away гэж байна. Hide away хөзөр маань болохоор нууц газар гэсэн үг. Нуугдмал, нууц газар. Make time to be with your person. Create your own specially hide away. Хамтдаа байх нууц газрыг бий болгох гэсэн хөзөр сонгогджээ. Тэгэхээр одоо нөгөө за энэ хөзрөөс ахад нэг хөзөр сонгоч. За 2-р группийнхний тэр хүн буцаж ирэх үү? Тэр хүн буцаж ирэх шүү. Тэр хүн тантай холбогдох уу гэдэг хөзөр. Тэр хүн тантай холбоо барих уу? За энэ өдөр сонгогдож байгаа юм байна. За хэдэн өдрүүдээ гаргачаад тэгээд уншлагыг эхэлнэ. 2-р группийнхний бодж байгаа тэр хүн нь буцаж холбоо барих уу? За тэр хүний өнгөрсөн тэр холбоотой Пол энэ хөзөр маань уншлаганд ордог. Энэ яг хөзрийн нөгөө хамгийн юу үзэр байгаа маа илүү гэх юм уу. За тэр үзэн гарч ирж байна. Тэр хүний тантай холбоо барих уу? Тэр хүн тантай холбогдох уу? Тэр хүн тантай холбогдох уу? Өнгөрсөн одоо ирээдүйг нь авах гэдэг байна. Тэр хүн тантай холбоо барих уу? За одоогийн нөхцөл нь ямар байна? Тэр хүнийх нь одоогийн нөхцөл. Тэр хүнийх нь одоогийн нөхцөл байдал.
За тэгвэл ойрын ирээдүйд яах чинь. Ойрын ирээдүй. За. За нэг юм байна. Энэ хөзрийн үндсэн сонгосон сэдв нь одоо та хоёр хамтдаа байх тийм нууц газар магадгүй ингээд ерөөсөө хоёулахнаа хамтдаа байх тийм тогтоо тухтай өөрсдийнхоороо дураараа аз жаргалтай ингээд байх тийм газар байршил орон зай юу гэх юм тийм газар нэг тийм одоо олддоггүй байж магадгүй. Тэгэд өнгөрсөнд яг юу болсон бэ гэдэг ихээр хамтдаа айгүй гоё аз жаргалтай байсан байгаа байхгүй юу? Гэтэл магадгүй одоо хэн нэгнийхээ гэрт ч байдаг юм уу, хэн нэгнийхээ одоо хаана одоо юу байдгийг хоёулаа хамтдаа айгүй гоё аз жаргалтай байж байтал яг юу болсон бэ гэхээр маш яралтай хурдан одоо нэг тийм ингээд нэг холдохгүй бол одоо болохгүй тийм нэг юу гэх одоо нэг юм гинтийн юм сандрагсан үйл явдал орж ирээд бүр яахаа мэдхээ байгаал тэгэл ингээд бараг нэг хоорондоо тухтайхан юм ярьж чадахгүй ингээд салаа явцсан байгаа байхгүй. Тийм одоо юу гэх юм зүгээр энгийн жишээ заяа жижигхэн хүүхдүүдээр ингээд 10 жилийн 2 охин байна хоёр эрэгтэй байлаа гэдэг. Хин нэгнийхээ гэрт очиод амар гоё тоглоод надад ингээд аз жаргалтай хамтдаа байжсэн чинь одоо юу гэдгийг хойж ч юм уу ах トゥ ч юм уу гинтийн ингээд хүрээд ирсэн чинь яах ихийн зургуу сандар зүхтаагаад гараад ингээ гэрээс нь гараагүй явцсан заяа. Тэгэнгүүт эргээд нэг тухтаач юм ярьж чадаагүй ягаачгүй ингээд нэг одоо нэг холдсон гэсэн нэг за тэрийг тэгээ өөртөөхөө нөхцөл байдал дээр ойлгоор заяа. Тиймэрхүү байдлаар ингээ салцсан өнгөрсөнд. Тэгээд яг тийм эрх мэдэл бүхий хүнд одоо ингээд нэг одоогийн нөхцөл байдал нь болохоор эрх мэдэл бүхий хүнд ингээд нэг жаахан загнуулж бариад тий. Одоо тэр аав ээж нь байд юм уу тэгвэл аав ээжтэй загнуулаад нэг жаахан ингээд нэг уйлж унжаад гэртээ ингээд хүн найз авчирлаа гэдэг жоохон юм загнуулсан байдалтай юм байгаа аахгүй юу. Гэтэл жоохон ингээд уйлаад ингээд эргээд ингээд нэг жоохон одоогийн нөхцөл байдал нэг эргээд нэг жаах ингээд нэг аав ээжигээ одоо тийхгүй ингэхгүй одоо ахиж гэртээ авчрахгүй ч гэдэг юм уу те одоо иймэрхүү байдлаар эцэг эхийг харагдаад тэгээд нэг жоохон иймэрхүү байдалтай байгаа гэсэн үг. Одоогийн байгаа байдал нь. Тийм. Өнгөрсөнд тиймэрхүү байдлаар салаад одоо болохоор нэг иймэрхүү. За тэгээд ойрын ирээдүйдээ буюу одоо ингээд эндээсээ цаашаа яг яах вэ гэхээр одоо юу гэх юм. Одоо хичээлээрээ юм уу, сургуулаараа юм уу одоо нэг юмараа одоо нэг гэрээсээ ингээд мэдээч ингээд нэг гарна штэ гэрээсээ нэг гарахаараа нэг уулзах арга олно гэж байгаа байхгүй. Хөөрхөн шүү дээ. Яг нэг энэ байдлаасаа гэрээсээ гарахаар одоо ямар нэгэн арга зохиож уулзах арга олно гэж байгаа байхгүй. За хичээл сургуультаа хамт явъя гэдэг юм уу. За ажил төрөлтөд хамт явъя гэдэг юм. Иймэрхүү байдлаар ажил дээрээ юм уу очихороо тэр хүнтэй уулздаг байх жишээний. Энэ эсвэл магадгүй ингээд одоо гэр бүлийн харьцаанд өөрөө 3 дахь ч юм уу 3 дахь байдлаар ингээд амьдралд ингээд одоо юу гэх юм нууц зургийн харьцаа байж болох гэдэг байгаа байхгүй юу. Тиймэрхүү утгаараа хамтдаа айгүй гоё ингээд байхдаа айгүй их аз жаргалтай хамтдаа гоё байж идэг. Гэтэл одоо ингээд маш яаралтайгаар хурдгаш ингээд нэг холдохгүй болохоор хин нэгнийхээ гэрт уулзж исэн байж болно. Гэтэл ингээд нөхөр нь байдаг юм одоо юу нэд ингээд гэрт нь ингээд эхнэр нь байдаг юм уу гинт нь ингээд хүрээд ирсэн. Хүрээд ирэх шаардлагатай гарсан. Тэгэнгүүт яах ч учраа олохгүй ингээд холбоо одоо ингээд нөгөө холбоо барьж чадахгүй ингээд гараа явсан гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт одоо эхнэр нүдэ нөхөртөө ч юм уу ингээд нэг одоо тийм байхгүй тийм болоогүй гэдэг байдлаар амар тийм нэг аргацсан байдалтай байж байгаа. Тэгэхдээ энэ хүн хамт ажилдаг нэг дороо ажилдаг хүмүүс байж магадгүй. Тэгэнгүүт эргээд нэг ажилдаа явах нэрийдлэр шалтгаанаар одоо эргээд өөртөө чинь ингээд нэг
уулзах шалтгаан гарч ирнэ гэж байгаа байхгүй. Яг одоогийн нөхцөл нь болохоор одоо зарим нь одоо ингээд нэг жоохон тодорхой хэмжээнд хардаж сэрдээд тийм байхгүй АС-ийн гээд одоо ингээд нэг учир байдлаа тайлбарлаад ингээд айл болох гэр бүлтэй маргаангүй хэрүүлбэлгүй байх гэдэг ингээд хичээж байгаа. Тэгээд уулзах бол шалтгаан нь бол гарч ирнэ. Тэр нь бол ажиллаараа юм уу эсвэл сургуулаараа одоо энэ хийдэг юмтайгаа гэрээсээ гадагшаа гарах тийм ямар нэгэн байдлыг үүсгэж тэгээд одоо юу юм гэсэн үг байгаа байхгүй. За тэгвэл одоо эндээс тэр хүн яг үндсэн уншлагын сэдвийг тэр хүн тантай холбогдох уу? Энэ бол яг гарч ирэл гэж энэ тэгэхээр. За тэгвэл тэр хүн тантай холбогдох уу? Таны бодож байгаа тэр хүн тантай холбогдох уу? Тэгэхээр тэр хүн тантай холбогдох уу? За тэр хүн бол тантай холбогдноо. Угаасаа холбогдно. Өөртөө нэг яаж хийж аваад ямар нэгэн арга чаргаа олоод ерөөсөө тантай холбогдох маш их одоо тийм нэг өөрийнх нь тэр хүний зүгээс ч гэсэн тантай холбогдох айгүй тийм хүсэлтэй байгаа байхгүй юу? Зөвхөн та ингээд надтай холбогдох лөө гэж бодож байгаа ш. Тэр хүн ч гэсэн тантай холбогдох хүсэлтэй байгаа. Ягаад гэвэл энэ баг ингээд үнэхээр юм нэг тийм хоёр биеиндээ нэлээ юм одоо их сэтгэл татагдж байгаа тийм харьцаа байгаад байна. Тэр хүн бол тантай холбогдно. Тэгээд хөзрийн зүгээс яг юу илэрхийлсэн хөзрөөгөө хамтдаа хаяа уулзаж одоо тийм нэг хаяач явах үү? Ер нь хамтдаа цугтаа аз жаргалтай байх тийм гоё газартай болоо гэсэн баг нэр нэг тийм зөвлөгөөн ч юу юм одоо нэг тийм хөзөр гарч ирсэн анхны сонголтын өдөр чинь. Тэгэхээр хоёулаа хамтдаа байхдаа та яг нэлээд ижил төстэй зан ааш характертай бас хоёулаа хамтдаа байхдаа ингээд нэг сэтгэл санаагаараа юм ингээд бүх юмараа нэг гоё ингээд дүүрдэг байгаа байхгүй юу? Их аз жаргалтай хамт байдаг. Одоо ёстой нэг өөртөөгөө ижилхэн хүнийг одоо л би оллоо гэсэн нэг тийм нэг юм нэг одоо таяраас өөр хүн ойлгохооргүй нэг тийм гоё юу гэх аз жаргалыг тийм мэдэрдэг гэсэн үг. Тэгээд тэрийг болохоор та зөвхөн ганцаараа биш энэ хүн чинь ч бас тэгж мэдэрдэг учраас айл болох нөгөө хурдан уулзахыг хүсэж байгаа. Тийм. Хоёр биеиндээ айгүй их тийм илүү дутуу бодлохгүй цагаан цайлганаар тийм гоё татагдж байгаа л нэг тийм хүн хүндээ татагдах нь одоо буруу зүйл биш шүү дээ тийм. Ер нь тэгээд өөртөө ижил төстэй энергитэй өөртөө ижилхэн хүнийг олох энэ дээр ч бас ингээд аюу гоё юм ижилхэн хоёр аз жаргалтай байгаа хоёр хүн. Гэтэл энэ дээр ч гэсэн бас адилхан бие биенийг аюу гоё дэмждэг. Тэгээд нэг үг зөрөөд идэггүй ингээд бие биентэй аюу гоё ингэж ойлголцож ингэж яадаг хүмүүс байгаа даахгүй. За тийм хүмүүс сонгож. За тэгвэл хизээ ер нь эргэж холбоо барих вэ гэдэг дээр нэг цаг хугацааны үзэр авах. Энэ үзрийг сонгосон хүмүүс хизээ тэр хүнэнд холбоо барих вэ? За энэ хүлээх гэдэг нь бол нэг асуудал биш гэсэн үг утгатай юм. Гарч ирж байна. Хүлээх бол нэг асуудал биш ээ гэж. За тэгээд яг тэр нөгөө яг хизээ холбоо барих бол яг хизээ холбоо барих бол гэдэг дээр их тийм ач холбогдол өгөхгүй айхтар анхаарал хандуулаад байхгүй байх нь зөвөө гэж
Магадгүй нэг та ганцаараа байж хүлээх тийм тэр хүнд хэр зэрэг их одоо үнэхээр тэр хүнд хэр зэрэг хайртай юм гэдэг юм уу? Үнэхээр тэр хүнд итгэдэг юм уу гэдэг юм уу? Энэ бас нөгөө хүлээлт гэдэг цаг хугацаа чинь өөрөө танд аягүй тийм нөгөө хүнийг хүлээх хэн нэгний төлөө ингээд нөгөө санаа тавих гэдэг чинь өөрөө танд аягүй тийм өөрөө өөрийгөө танихад ч гэсэн одоо нөгөө туслана гэсэн утгатай үг мессеж гарч ирээд байна. Хайртай хүнийг хүлээх хэн нэгэнд итгэж хүлээх гэдэг чинь өөрөө бас нэгсэндээ аз жаргалын нэг хэлбэр учраас хүлээх хүнгүй байх чинь амьдрал бас нэг тийм одоо юу гэх юм гонигтай шүү дээ тийм уутгаартай. За тийм утгаасаа танд мессеж ирж байгаа байхгүй юу? За тэгээ яг цаг хугацаа авъя гэхээр 10 гэсэн цаг хугацаа гарч ирж байна. 10 гэдэг нь болохоор за 10 цагаас байд юм уу те? 10 өдөр байд юм уу? За тийм цаг хугацаанд эргээд тантай холбогдно гэж байна. Хамгийн уртдаа нэг 10 өдөр за тэгээд эсвэл тийм одоо магадгүй өнөөдөр оройн 10 цаг маргааш өглөөний 10 цаг байж болно. Эсвэл 10 өдөр гэж гарч ирж байгаа юм. За ийм уншлага болж байна. 2 дугаар группийнхний уншлага. Тэгээ таныг энэ хүлээж байгаа цаг хугацаа чинь өөрөө бас аз жаргал учраас хитрхи их нөгөө нэг хүлээн гэдэг чинь өөрөө асуудал биш гэж байгаа байхгүй юу? Тэгээд хитрхи их тэр нөгөө нэг хүлээж байгаа одоо нөгөө нэг анхаарал битгий их хандуул гэж хэлээд байгаа. Тэгээд 10 гэсэн цаг хугацаа. За 2 дугаар группийн уншлага ингээд өндөрлөж байна. За уншлага сонссон 2 дугаар группийнхэндээ баярлалаа. За ер нь бол хувийн уншлагууд одоо ер нь хийцээр байгаа шүү. Хэрэг та зөвхөн өөртөө зориулагдсан хувийн уншлага сонсох хүсэлтэй байвал одоо description хэсэг дээрээ Facebook-ийнхаа линкийг оруулчихад байгаа. Тэгэнгүүт Facebook хаягаар линкээр орж ирээд чат бичээрэй гэж. За зарын чанартай амьдуулчихъя. За 3 дугаар группийнхаа уншлагыг эхэлнэ. За 3 дугаар группийнхэн purple өнгөтэй хүч. За light series tarot гэдэг. Light series tarot. За ийм тарot хүчрийг сонгож. За энэ хүчрөөрөө уншина уншлагыг. За тэрнээс өмнө Romance and Love гэдэг энэ хүчрөөсөө Oracle картаасаа хүчр бас авъя. Вау, зааж байна. Хэд том хүчрүүд гарт багтахгүй. Эргэлцэж. Энэ бас эргэлчих шиг болоо. Тэрнээс юм байна. Ингэж хэлсэн дээрээ тийм. За, гур группийн зориулагдсан уншлагын гол сэдвийн тэр хүн тантай холбоо барихгүй сэдвийн уншлага хүчээр гаргаж өгнө гэдэг. Вау, за энэ хүчээр гарч ирж байгаа юм байна. The X гэнэ. Healing from past heartbreak takes time. Be patient with yourself. Healing from past. Өнгөрсөнд олсон одоо нөгөө сэтгэлийн шарах сорив нь болохоор тийм эдгэрэх хүртлээ жоохон тийм цаг хугацааг авдгаа гэж байгаа хгүй. Өнгөрсөн одоо X-ээс авсан сэтгэлийн шарах сорив бол эдгэрэлтэнд бол цаг хугацаа орно гэж. За одоо энэ хүчрөөс энэ бас Японы энэ гоё хүчрөөсөө бас нэг мессеж явуулах юм. Аваачих юм. Зүрд жоохон дэшээ доошоо харчих чинь нэг янзтай талбай янзж байна. Биш за. За 3 дугаар группийн зориулагдсан. Вау. За энэ бүр гоё юуны хүчр. Ring хүчр сонгогдож байна. Ring гэхээр тэ амлалт.
одоо partnership гэрээ хэлэлцээр гэсэн утгатай хөдөр сонгогдож байна. За одоо 3-р группийнхний бодож байгаа тэр хүн хизээ эргэж холбогдох вэ? Холбогдох уу гэдэг сэдвтэй уншлага. За тэр хүний өнгөрсөн одоо яг юу тохиолдсон бэ гэдэг. Тэр эхлээдний 3 хөдөр авна. За энэ хоёрын харьцааны өнгөрсөнд яг юу тохиолдсон бэ? 3-р группийнхний өнгөрсөнд тохиолдсон бэ гэж. За одоогийн нөхцөл байдал нь яг тэр хүн нь яг ямар байдалтай байна вэ? Тэр хүн нь одоогийн нөхцөл байдал нь ямар байдалтай байна? За эндээс цааш яг яахаар байна? Хоёрын ирээдүйд нь бол хоёрын ирээдүйд. Хоёрын ч яг ер нь цаашид л гэсэн тэ зөвлөлтөө. Хоёрын биш цаашид яахаар байна? За нэг ингээд хөзрүүдээ гаргасан. За тэгээд тараа барьжсэн болоо яачих. За энийг өрчнө. За энэ бол яаталчгүй одоо гэрэлж ийсэн, бүр ингээд нөгөө хурмилж ийсэн. За тэгээд нэг жоохон тийм нэг тусдаа амьдарч байгаа хүнээ та бодож байгаа болов? Эсвэл найз залууч, найз бүсгүйч нь байсан хүнээ та бодож байгаа. Зарим нь бүр шууд утгаараа гэр бүл болж исэн. Ер нь гэр бүл болж исэн нөхрөө юм эхнэрээ үзэж явах магадлал нь маш илүү өндөр горж ирж байна л да. Гэхдээ дунд нь бас арай өөр хүмүүсээс бас байгаа л. За тийм болохоор өнгөрсөн амьдралд бол ерөөсөө та бол маш та бишээ тэр хүнч вэ ингээд нэг маш юм хайр дүүрэн энэ амьдралдаа одоо нэг тийм их тийм маш тийм юу гэх юм яг л нэг хайраараа амьдралаа сонгоод их л тийм итгэлтэй дүүрэн сайхан өөрийнхөө байгаа байдалд маш итгэлтэй дүүрэн сайхан байж исэн байгаа байхгүй. Гэтэл нэг тийм үнэхээр тийм одоо нөгөө одоо юу гэх юм бэ? Гинтийн одоо нөгөө нэг гинтийн шуургуулад өнгөрсөн юм шиг л одоо ердөө санаанд орморгүй юм тохиолдоод тэгэл энэ өнгөрсөнд одоо ингээд ганцаараа байх одоо орхиод явах сонголтыг хийгээд явсан байгаа байхгүй юу? Тэгээд одоо хаалгаа хаагаал түлхүүрийг нь аваад хажуудаа тавьсан. Гэхдээ өөрөө маш одоо энэ болоод өнгөрсөн байдалд тэр хүн бол маш тийм гонигтай байгаа гэсэн үг. Арайч одоо бүр ийм байхгүй. Арайч тэ надад яагаад заавал юм тохиолдож байгаа гэсэн нэг тийм. Энэ бол одоо нөгөө хорвоо дэлхийгийн одоо нөгөө тоглоом шоглоом гэхэд арай бас одоо яагаад заавал надад ийм тохиолдно гэж гэсэн нэг тийм итгэж чадмааргүй нэг тийм юм байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг бол яг юу тохиолдсон яасан гэдгийг бол одоо сонсож байгаа та мэдж байгаа бах. Тийм хүн болгоныхоо өөр нөхцөлтэй учраас. За одоогийн нөхцөл байдал гэхээр одоо болохоор энэ хүн бол маш гониглсан.
Гэхдээ одоо аль болгон хизээ ботл одоо ингэж гуниглаж ингэж одоо ингэж байх үү. Ер нь нэг жоохон тайван амар амгалан жоохон өөртөө ихтэй нэг өөрийгөө жоохон засаж залруулад нэг арай юмэг нэг одоо нэгтэй болоод өнгөрцөн юмыг одоо ингээд нэг байгаагаар нь хүлээж аваад тий. Тэгээ өөртөө одоо нэг баланс тэнцвэрээ ингэж нэг олох гэж байгаа цаг үеийн тэр хүний хувьд өөртөө ихтэй болох. Энэ болоод өнгөрсөн юмнаас болж нэлээд шаналсан байгаад байгаа учраас одоо нэг эргээд нэг жоохон нэг сэхэл авч ийн гэх юм уу да тийм ээ. Нэгтэй болоод өнгөрцөн одоо хаашд ингэсэн юмд эргээд харамсаад суугаад одоо яах вэ гэдэг. Ингэж харамсаж суулаа гэдэг юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм болохоор ядаж өөрийгөө тайван байлгая. Одоо өөрөө амар амгалан бай. Одоо өөрийгөө жоохон өөртөө ихтэй болъё, өөрөө жоохон тайван бай, бардам бай. Одоо нэг амьдралаараа ч ингэж дуусчаагүй гэсэн нэг тийм ухаарл яг одоогийн цаг дээр нь орж ирж байгаа. Тий. За тэгээд одоо бол ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй ингэ байж байгаа. Гэтэл эцсийн бүлэгт одоо яг цаашдаа яг юу өөрчлөгдөх вэ? Яаж өөрчлөгдөх вэ гэхээр ер нь тэгээ одоо болоод өнгөрсөн юм бодтой зурлаад ингэ байж хахаар гэр бүлээ бодъё, эргээд үр хүүхдтэйгээ их нэртэйгээ юм уу нөхөртэйгээ юм уу гэр бүлээрээ ингээд хаз жаргалтай байя. Хаашл одоо юм болоод өнгөрсөн байсан ч гэсэн миний амьдрал заадад ингээд эцсийн бүлэгт гэр бүлтэйгээ байх сонголтоо сонгоод болоод өнгөрсөн бүхнийг айл болох одоо юу гэх юм ингээд зүгээр одоо тэр нөгөө сэтгэлийнхаа мухарт ингээд бүр мөхөн тохиолдолд болоод өнгөрсөн юм бол бүр ор тас мартна гэж бол хязгаарч байхгүй ч гэсэн зүгээр 50 байхыг л хичээе гэж хичээхээр байна. Эндээсээ цаашдаа. Тэгээ гэр бүлээ сонгоод өмнөх амьдралаа сонгоод тантай байсан үеэ сонгоод тэгтээ хүний сэтгэл зүрхэнд ингээд тохиолдсон асуудал бол одоо өнгөрсөн давсан сэтгэлийн шарахыг бол эдгээхэд бол цаг хугацаа хэрэгтэй гэж анхны сонгосон хөдөрчин тийм байгаад. Тэгээ цаашдаа юу болохоор энэ яг бүр ингээ амьдралаа л бодъё доо гэд. Гэр бүлээ бодъё, эхнэр хүүхдээ бодъё, эсвэл нөхөр хүүхдээ бодъё. Тэгээд өөрөө маш тийм тайван амгалан мартна гэж байхгүй ч гэсэн тайван амгалан байх сонголтыг ойрын ч яг цаашд ирээдүйдээ бол сонгоно энэ хүн. Тэгээд хөдөлгөөн орж эхэлнэ гэж байгаа байхгүй хамгийн сүүлд нь. Тийм сонголт шийдвэр гаргачаад за тэгээд одоо тань руу ярьдаг юм уу? Үйлдэл хийж эхэлнэ. Ирж уулздаг юм уу? Тань руу ярьдаг юм уу? Эргээд холбоо барина гэсэн үг. Өөрийгөө энд яг одоо нэг тийм өөрчлөгдөж байгаа цаг үе нь байгаа даа. Өнгөрснийг одоо орхиод одоо өөр ямар ч арга байхгүй гэдэг. Энийг ингэж хичнээн бодож гуниглаад одоо асуудал шийдэгдэхгүйгээс хойш гэдэг нэг өөр дээрээ өөрчлөлт хийгээд яг сэтгэл санаанд нь яг өөрчлөгдөж байгаа цаг үе нь яг одоо энэ цаг үед байна. Тэгээд цаашдаа ингэж өөрчлөлт. Саяхан хэлсэн шиг гэр бүл хөрөөхтэй гоо тий. Өөрөө айлуулах тайван амар амгалан. Тэг мартахгүй ч гэсэн сөхөхгүй тэгээд ингээд нэг тийм одоо юу юм болидо гэсэн л нэг тийм л юм орж ирэхээр байгаа байхгүй юу. За тэгвэл энэ өөрчлөлт энэ хөдөлж эхлэх тийм цаг хугацаа бол байгаа л юм байна. За тэгвэл ер нь уншлагын урсгал бол ер нь бол холбоо барина гэдэг эцсийн бүлэгт бол энд гарч ирж байна. За тэгвэл холбоо барих уу гэдэг дээр ахаад яг уу тийм хааш үлдсэн сэдв бол холбоо барих уу гэдэг дээр ахиж нэмэлтээр нь хоёр хүзээ аваад хизээ энэ үйлдэл хийх вэ гэдэг дээр авнаа гэсэн. За холбоо барих уу.
энэ сэтгэлийн болоод өгөрсөн сэтгэлийн шарахтай холбоотойгоор за бүхнийг шинээр эхэлье гэдэг дээрээ. За одоо бүхнийг одоо ингээм юм болоогүй юм шиг мэдээж ингээд тэрийг мартаа тавиад явуулахад өөрт нь маш хүнд хэцүү. Бүр үнэхээр ингээд нөгөө ёстой бүр ингээд маш хэцүү ингээд байгаа боловч за одоо болий тий бүхнийг шинээр эхлэе гэсэн сэтгэл мэдрэмж энэ хүнд төрсөн цагтай холбоо барьж байгаа байхгүй юу? Бүхнийг шинээр эхлэе. За одоо энэ амьдрал бас нэг тий учраа ороод балансаа олгоод явахгүй бол одоо өөрөө гэр бүлээ бодсондоо ер нь бас одоо ингээд нэг юм амьдралд нэг баланс тэнцвэрээ олоод ирэхээрээ энэ бол тийм мөнгө санхүү ч юм уу бус талаараа биш шүү. Энэ бол ерөөсөө сэтгэл зүйн тэнцвэрийг ярьж байгаа. Сэтгэл зүйн тэнцвэрээ олоод ирэхээрээ холбоо барина гэж байгаа. Тэр үед яг бүхнийг шинээр эхлэе. За одоо бүхэн өнгөрсөнд болсон бүхнийг тэнд орхиод бүхнийг шинээр эхлэе гэсэн сэтгэлийн нэг тийм эргэлтийн цэг ирээд за тэгээд тэн дээр нөгөө сэтгэл зүйн баланс тэнцвэрээ олоод ирэхээр за би одоо эргэж жишээ нь одоо энэ хэрүүл ч юм уу энэ нэг болоод өнгөрснийг сөхөөд байхгүй ээж чадах уу гэсэн нэг тийм итгэлтэй болоод ирэхийнхаа цагт тантай холбоо барина гэж байгаа байхгүй юу? За тэгвэл тэр цаг хугацаанд хизээ ирэх вэ? Тэр хүн хизээ яг тантай цаг хугацааны үед тэр сэтгэлийн тэнцвэрийг хизээ олох вэ? Хизээ эхлэе гэж буцаж эхлэе гэж шийдэх вэ гэдэг тэр цаг хугацааныг үзэрээд юу авъя? За энэ дээр тэгж хүзэр авахаар болохоор энэ дээр багтахгүй байхтай нэрээ. За тэгж хүзрээс асуухаар болохоор юу гэж гарч байна вэ гэхээр одоо бол тэр цаг үе нь биш. Одоо бол тэр хүн яг сэтгэлийнхаа дотоод асуудалтай тэмцэж байгаа цаг үе. Өөрөө нөгөө сэтгэл зүйн дотоод аялалд явж байгаа. Хүнд хэцүү цаг үе нь байгаа. Тэгтээ жоохон засарч ирж байгаа цаг үе. За тэгэхээр одоо бол эрэх цаг үе нь биш ээ гэж байна. За тэгвэл яг хизээ вэ? Хизээ тэр хүн холбоо барих бай. Тэр хүн эргээд хизээ холбоо барих бай. Эргээд хизээ холбоо барих бай. Аки буюу намар гэж яах юм? Аки буюу намар. За тэгвэл бүр сүүчи тоогоор цаг хугацаагаар илэрхийлвэл болох уу? За ингэж байна. Ер нь бол зунаас нэг жоохон одоо энэ нэг жоохон энэ баланс тэнцвэр болоо за бүхнийг шинээр эхлэе даа гэсэн санаа орж ирнэ гэж байгаа. Одоо бол ерөөсөө тийм биш. Зунаас тийм нэг жоохон сэтгэлд нэг юм тийм одоо энэ эхлэлийн цаг ирэх гээд байгаа байхгүй юу? За одоо ер нь болий доо одоо яг өнгөрснийг мартъя та гэсэн цаг хугацаа энд ирэх 100. За тэгээд намраас эргээд холбоо барина гэж. Яг ойрын хугацаанд бол одоо нөгөө хүлээхгүй байсан дээрээ гэж байгаа юм. Мац нөө ямэдэг гэдээс гэж. Тэгэхээр ойрын хугацаанд ингээ ерөөсөө цаг нь болчиход ирж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэр хүн бол одоо бол өөрийнхөө сэтгэл зүйн дотоод аялалдаа явж байгаа. Энэ хүнд хэцүү цаг үеийг туулах гал нэг жаахан яах гал ингээ явж байгаа. Жаахан засрах гал явж байгаа цаг нь. За ийм уншлага болж байна. Самуй. Япондос ойрын өдрүүдэд нэлийн сэрүүхэн нэг халуун дулаан яадаг юм бол унтраач хал сэрүүх орвч шүү. За ийм уншлага. За тэгэхээр та 100 намраас л гэж л ойлгосон зөв юм байна да. Сэтгэл зүйн шарах бол тэр 100 намраас идэх нь өнгөрсөн давсан сэтгэлийн шарах бол за ингээд уншлага өндөрлж байна. Уншлагыг минь сонссон. Танд амжилт хүсье.
Өдрөөд одоо ингээд ер нь ингэж орж байгаа юм байна шүү дээ тий. Шөө бүр ингэж тавил зүгээр байсан байна. За. Чи өөрөө нөгөө доор суучдаг тий. Камера дээр тавьчихаар өрөөсөө мэддэггүй байхгүй юу. За ингэж ерөнхийдөө авдаг юм байна гэж. За танд амжилт хүсье. За баярлалаа. Баяр та. За тий нэмэлтээр бас нэг мэдээллийн чанартай хэлэхэд хувийн онцлогууд бол хийгдсээр байгаа. За тэгээд тэр линк description хэсэг дээр линкээ байршуулад байгаа. Facebook хаягаар холбогдох линк. За тэн лөө орж ирээд тэгээд чат бичээрэй гэж хэлье. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяр таа.